За ингээ хөөрхөн хүүхдүүдтэй хонхны хоёрын мэнийг хүргье. Тэгээд маш богинохон хугацаанд одоо жил 2 жил болгож байгаа. Тэгээд маш богинохон хугацаанд ч гэсэн яг 10 жил байсан юм шиг, 12 жил хамт байсан юм шиг тийм одоо багшийн амьдралд орон зайг та хэд маань үлдээсэн байдаг. Тэгээд та бүхэндээ юуны өмнө мөнгөн хонхны баярын мэндийг хүргье. Тэгээд багш нь та нартаа маш их хайртай шүү. Тэгээд ойлголцоогүй, ойлголцсон, уйлсан, ухаарсан, баярлсан, догдолсон, гуйсан бүх үед одоо багштайгаа хамт байдаг төөрхөн шавнартаа үнэхээр хайртай. Тэгээд яг л том хүмүүс шиг багш нь үргэлж хэлдэг те яг л том хүмүүс шиг одоо танихгүй мэдгүй газар яг л багшигаа түшиж тулж байнга санаа зовж араас нь уцастаж чат бичиж багшигаа халамжилж байдаг хөөрхөн 18 хүүхдүүдтэй үнэхээр хайртай шүү багш нь. Тэгээд та нар маань сургуулаа төгсөөд хүссэн мэрэгчлээ аваад хүссэн сургуульд орно гэдэгт багш нь бүр 1000% итгэлтэй байгаа. Тэгээд та нар минь хаач амьдрал дээр гараад хаач газардгааргүй тийм мундаг хувь хүн, бие хүн болж төлөвшөж төгсөж байгаад нь багш нь үнэхээр их баярлж бас үнэхээр их та нараараа бахархаж явдаг шүү. Тэгээд багш нь та нартаа маш их хайртай шүү. Багш таны За миний ирээдүйн мөрөөдөл бол юу сэргийн ахлагч болон хурандаа болно. Ангийнхантаа аюу бас толцохоор эвгүй. За ангийнхантаа хайртай шүү гэж л үргэлж цуг дэмжиж хамт байдагт баярлаа. Эвгүй бил 2 сар болоод гэсэн үг юм бас. Эргэцэж би эргэцэж мэрэгчлэр сурж төгсөөд тэгээд их орондоо ажиллана гэж боддог. Гонигтай, баяртай, хүүхэд нас амар санах юм шиг санагдчихэв. Ер нь төгсөн гэхээр толгойд боохгүй л юм. Ойлгох нь ахвар. Би ангийнхандаа зөв амар удаан эрүүлийн хямдраарай л гэж хэлмээрээ. Тэгжиж л 30 жилийн дараа 40 жилийн дараа бөөндөө уулзаж багийнхаа явдлуудыг ярих болохоор эрүүлийнхээ гараа л гэж хэлмээр. Үерхээгүй. Та ямар хөвөө басан тийм. Гойгаагүй байгоо. Гойл зөвшөр шүү дээ. Яна. Би хувцас дизайнер болно. Ерөөсөө байн холбоотой л явахгүй бол ер нь бол яг огт салж байгааг болохоор нэлээд л хоосон л явах та. Өдөө хүртэл нэгэн байгаа. Баярлаа, дуйлтаа, хэрэлдээд байсан ч гэсэн бүгдээрээ нэгэн голоо төгсөж байгаадаа баяртай байна. Баярлаа гэж. Багштай одоо бидрийг даагаад өдөө зэрэгтэй болгоод мундаг хүүхдүүд болгоо явж байгаад нь баярлаа таны ач шүү гэж. За миний сонгосон мэргэжил бол байгаль хамгаалагч байгаа. За яагаад гэвэл байгаль хамгаалагч нь өөрөө их миний сонирхлыг татдаг. Би өөрөө говь нутгийн малчин айлын хөхөд. Тэгээд мал аж ахуй, өв сургамал гэх бүгдээ судалдаг. Тэгээд судлаад ер нь байгаль хамгаалах юмыг амар сонирхдаг мэргэжлийг том болоод яг ийм хүн болно доо гэж сонирхож байсан. Тэгээд байгаль хамгаалагчийн яг үндсэн үн болохоор үндсэн мэргэжил нь гэх юм уу. Одоо яг миний сурж байгаа чиглэл нь одоо нэг манай сумчин ингээд уул уурхай айгүй ихтэй аамтай амар агентай сум байхгүй юу. Тэгээд аамт нь хайрлаж хамгаалах, байгаль орчноо уул усаа ингээд хамгаалах зорилготой байгаль хамгаалагчаар явж байгаа. Рачаас юу асуулт вэ? Төгсөө тол явна гэхээ за тэгээд юу үгэл хэлээ да. Сэтгэл жоохон тийм хэлээ. За та бүхэндээ ингээд ангийнхаа найзуудаа одоо Ешөөг бүгд төгсөн. Ештэй бүгд амжилттай оролцоод төгсөн сургууль мэргэжлээ аваад цааших нь амьдралд нь бүгдэнд нь наад жаргал сайн сайхныг хүсье гэж хэлээ да. Хошуухдуу баяр жаргал шүү дээ. Стелиг аваач шүү дээ. Илэргэлээ л шүү дээ. Ангийнхаа багштай баярлаа гэж хэлье. Яг үеийн гейм шиг
багш үедээ багш, найз үедээ найз тийм нэг хичээл гадуур хоёроо ялгадаг. Цагтай тийм гоё л өгчтэй. Баярлалаа л гэж. Хүний нөөцийн мэрэгчлэлтэн авч байгаа. Гэтэ салж чадахгүй хаа тэгж амар хол. Нэг тэр талаар нэг бодохгүй бодвол тэгэл гонглчих гай. Адил удаан хамтаа хайдчихгээл баярлалаа. Бид нартэй үеийн гейм шиг биднийг хайрлаж одоо бол хамт байгаа. Хэл судлал. Яг гоо ингээд айгу дастан байдаг болохоор жоох хэцүү. Хүчтэй байгаарэ гэж л. Тэгээс зөндөрт ш. Яг жоох хугацаанд хамт исэн ч гэсэн айгу дассан болохоор тэгээд жоох хэцүү баг. Би хүний хэмж хэмэрчлэр сурч байгаа. Жохон гонигтай. Гэхдээ яг хоо ер нь бол холбоотой байхыг хичээнэ гэж бодож байгаа. Ер нь бол найзуудтайгаа ер нь бол салахгүй цаг гэж бодсон. Би та нарын Ким Масад байна. Би тэнцээр явж байгаа. Тэгээд нэгтлэн мална гэж боддог. Сэтгэл бол авир үж байгаа. Тэгээд би бараг ангиасаа ганцаархнаа гадаад явж сурна. Тэгээд явахаас өмнө бүгдэнтэй нуулзнаа гэж бодож байгаа. Сургуулаа төгсөөд эхний хэдэн жилдээ ер нь гэр бүлтэй болохоос өмнө гадаадд ажиллаж амьдрна гэж боддог. Юу ч гэсэн Монгол нэртэй болно. Гурван бандтай болно. Тэгээд дархан мэр болно. Ингэхэндээ бүгдээрэнд нь нэрүүлэх байгаарэ та нартай зөндөө хайртай шүү гэж хэлье. Би 2 мэрэгжил харцсан байгаа. Одоо нэг олон улсын харилцаа тэгээд эдийн засгийн хоёр. Харин эдийн засаг тал руугаа явд юм а гэж бод. Бүгдэнтэй тэгээд 12 жил цуг явцсан. Заримтай ахлагтаа орж ирээ цуг явсан. Тэгээд тасцсан болохоор нэг жоохон сонирхол. Тэгээд гайгүй хуу тасчихгүй. Сурах илүүт. Үерх отохгүй үерх нэгэ. Тэнэ хаврал хүүхдээ би илүүт. Тэгэлдэг начлан доо. Жишээ нь шарагэн, хамрагэн тэгэлтэй янз янзаарнаас. Бүгдэнд нь хайртай шүү. Тэгээд энэ олон жил хамтдаа хичээгээ тэгээд энэ олон жилийн дараа гарлаа. Тэгээд бүгдээрээ яэш амжилттай өгөө шүү гэж хэлээ да. За. Найзхандаа сайртай шүү. Гайхам байцаагч. Нэг багасаа зэрэг цагдаа сонирхдаг гэсэн л харт. Төгсөөд явна гэхээр тэгэл заримтай ч хаяадал уулзах тэгэл. Одоо байгаа ангийн багштай хэлэхэд ирээд нэг жил гарантай болж байгаа гэсэн биднийг ингэж сайн авч аваад баярлалаа гэж л яа. Залаа чи квадрат шүү. За миний хувьд болохоор хүний их хэмж болохоор жирэн бодож байгаа. Би сэтгэл зүйн мэргэжилтэй болох байгаа. Амар олон жил нэг цуг байгаагүй ч гэсэн 3 жилийн дотор бараг 30 жилээс юм шиг юм гоё мэдрэмж төрүүлээд дурсан бүтээсэн болохоор одоо ингээ явна гэхээр бас итгэж өгөхгүй байгаа. Таас ингээ явна гэхээр бас байгаа. Ахтгий чи бол юм шүү. За ани бахма. Үгүй. Арай цэрийн дараа. Тэ. За арай зэрэг анихан хүнтэй арай зэрэг. Дэжгүй ер нь гайгүй штэ. Тэгэл арай зэрэг бэнд на. Нөгөө авчрах хэвээр юмнууд энэ жоохон авчирдаг. Старал гайгүй. Уг нь дизайнер болъё гэж бодсон. Гэтэ харах шийдэг байгаа. Өөр мэргэжилтэй болж магадгүй. За гайгүй ямар өөх гэж байгаа гайгүй хаа л гэж бодож байгаа шүү дээ. Холбоотой байвал гайгүй хаа. Баяр жаргал наваг жоохон цаашлах байлаарай л гэж хэлмээр. Аяллагч хүмүүст одоо ингээд тайлбарлаад гоё газар үзээд явах дуртай. Тэгээд илүүчл. Бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа.
Хайртай шүү. Бага анги багш. Тийм. Одоо ингээ Яшийн бүгдээрээ амжилттай өгөөд тэгээд төссөн сургуультай ороод тэгээд би биттэйгээ ингээд одоо сүүлийн эдгээр одоо 2 сар хүртэх хугацаанд ингээд өөндөө яг нэг гэр бүл шиг ингээ хамт нэгдэж тийм гоё анги биш анги хамт олонтой төгсгөө юу гэмээ ямар нэг тийм ив найрамдалтай тийм гоё яг нэг гэр бүл шиг тийм ангитай одоо нэг сүүлийн 2 сар төгсөхийг хүсэж байгаа. Тийм. Улаана гэдэг чинь ингээд наад улаан хацарчин чамд ингээд чамаг бүр ингээд чимж байгаа шүү. Тэгээд энэ улааны очиндоо битгий имзэглээрээ гिचлээ. Тушаа гарнаа. Тэр хэлний сургалтанд явнаа. Хэлний сургалт. Монголдоо л давт. Тэний дээр явдал. Би ч олон мэрэгчлээ. Тогооч. Тэгээд менежер IT ер нь амар олон. Эргэлзээл болж бол хоёрын эзэмшинтэй. Тогооч хэл хоёроо эзэмшин гэж бод. Хамт байдаг хүмүүстэй биш өөр орчин солигд нэхээр л жоохон бас шүхгүй л. Ер нь л жоохон санахал багтай. Одоо сонгоог байгаа ч гэсэндээ юм бодсон баг. Дизайнер, хувцас дизайнер болох гэж. Стангаас илүү хөгжилтэй, нээлттэй дулаахан гэж боддог. Спортлогтэй хөгжилтэй хөтөд байгаа үргэлж хөгжөөж чадна. Агтдаг чи дандаа баригддаг шүү л гэж. Дандаа тоглоно. Тэгээд тэр нь ингээ дандаа баригдаад тэр нь тийм зүрх батлаа амгаалах харилцаа. Ер нь бол жахангүй нэг. Амар уулаа очтой ш. Тэг багасаа л тэгж очлол сархад ирсэн. Ер нь бол үнэн л дээ. Хөөх штэ тэгээд. Маш их баярлалаа л гэж хэлэх хөөх шүү. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Саргуулхан танхимасаа нас хүчээр бид нисэн нотлоо үрээс үт хүртэл бүжиглсэн сургуулаа үлдээгээд бид амьдралд хүл тавилаа. Ачаат багшийн хаан алтан сургаалыг амьдралдаа бид хизээш мартан мөрөөдөлж өгүүлсэн хөөхд насаа мөр матагтай мөнхөд бий зурснаа. Халуун сэтгэл зүрхэнд нүргэж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн
алтан хандусаж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нэн холбоо